11-ээс хичээлтэй байхгүй юу? Тэгээд 11-ээс хичээлдээ сая 9 цагт босчээ. Өчтөр амар оройтой тунцсан орой юм игээд. Тэгээд одоо босгоос алхам үрээд байж байна. Тэгээд одоо бит хоёр ихтэй босноо. За, босцгоё. Амар нойрог баг унтаа байгаад байна. За одоо болохоор 10 цаг болж байна. Сая 1 цаг орондоо сүмсээ хүлээж хөвтлээ. За одоо нуугараа угаацгаая. Зэ одоо нуураа угаацгаана. Би болохоор энэ Cosrx-ийн энэгээр нуураа угаадаг. Тэгээд Италид болохоор ер нь гоо сайхны юм олж байхад аюу хэцүү. Тийм болохоор ингээд сайт майтаас жоохон өндөр үнэтэй захиалж авдаг. Монголоос авахаас ялгаад нэг юм уу. Эдгээр ч нөгөө амар чиглэг газарт байдаг хүмүүс болохоор нэр мөрөндөө сүртэй маск өдөр тавьдаг ч юм уу эсвэл нэг угаадаггүй биш үл шүү дээ бараг жинхэнэ нөгөө нэг цагаан сар болох үед л нэг угаадаг барны самгууд өөрөө угаачдаг гэдэг шиг бараг. Тэгээд нүүрэн уус юм харахгүй амар чиглэг газарт байдаг болохоор тийм. Йоо заа бүр нүрээ аяг зүлгэж угааж байгаа юм шиг угаахарч ud ингээд цахан байхгүй үед яах вэ? Би бүр анх удаага өөрхөө нүрээ ууж байгаа гарч. Тэгээд нөгөө анх ирэхдээ нүрээ буддаг байсан байхгүй тэгээ одоо будахаа болцсон. Тэгсэн чи яг нэг бодлын амар байна шууд нэг сайхан хөөртэй самтай юм угаачаа. Йоо дайн ч болж иж гарч ирлээ шүү. За нүрээ хатаацаа одоо сайхан чигшүүлж мэгшүүлэл чинь шүү дээ. Би болохоор ийм чигшүүлж хэрэгэлдэг. Энэ бас Cosrx-ийн зүгийн балтай маягийн гэх юм уу ер нь бол жоохон зөөлөн маягийн чигшүүлж. Гадаа өнөөдөр амар муухай өдөр таарцсан. Гадаа буруутайгаа энэ 7 хоног ч ер нь бороо орно гэх юм уу. Тэгээ ер нь манай байгаа газрын одоо Италийн Тристед байгаад байгаа шүү дээ би чи. Тэгэд энэ газрын нэг сул тал гэх юм уу тэр нь болохоор цагаагаар нь жоохон бороотой байх гэдэг. Тэгээд амар салхи хэлдэг заяа. Би чи нүсээ бүгдийг ингээ блондолоо бэлээчихсэн ш байхгүй юу. Тэг бараг энэ нүс маань бараг хуухнаасаа салж авах гээд. Тим хэмжээний амар одоо яадаг гэсэн үг. Салхи хэлдэг ах нь шүү дээ. Йоо хамарлаа зоочлоо. Дахиад нэг өөр чигшүүлж хэрэглэдэг байсан байхгүй юу? Инээс фригийн нэг ногоон хөтөөд ихтэй. Тэр маань дууссан одоо тэгээд нэг загаараа гараад аван да. Яг нэг одоо нөгөө омо нойлын цаасд дээ штэ байнга дуусаад ингээ авдаг биш ч гэсэн нэг хаяа нэг бөөндөө яг нэгэн зэрэг дуусдаг тий. Тэнгүүд яг авах хэцүү авахгүй ах хэцүү болол. За одоо сайхан монгол хүмүүнд нэг сайхан балаг уусгаал. Ингээд сургууль руугаа хичээлийн зүг гэдэг годын шүү дээ. За миний хуцаа өмсөлцгий. За би болчлоо. Өөрөө нэг босоогоор нь харуулж марах юм. Бараг ингэж хөвтөж харуулах юм шүү. Гараад хосчуулаад байлаа. Амар бороотой өдөр болохоор ер нь амар энгийн нэг тийм гой дулаахан өөртөө тухтай хувцсамсан гэх юм. Тэгээ тийм юм да. Гутлаа болохоор ийм гутлаа. Платформ ер нь бол би платформ үзэхтэй.
Юу гоё яагаад тий. Хэмэртэй Монгол охин юм шиг тий. Тэгээ гадуур нь болохоор энэ юу гамсан. Джинсэн жакет өмсөд одоо ер нь гараа та. Тэгэхгүй болвол манай гэрт өглөөний цайнд идэх юм бүр юу ч байхгүй заяа. Үгүй бүр нэр олоод идэ гэж хайсан ч юу ч байхгүй. Би нүүн хүнсээ цуглуулаагүй амар ойрд завгүй агаад тэгээд бөөндөө өлөө явж болохгүй тийм болохоор нэг дэлгүүр ороод юу авч иднэ. Дэлгүүр ороод гоё нэг тийм одоо юу ч хэмээр юм дээ. Одоо гоё идэх юм байвал бекри маягийн юм байх юм бол аваад тэгээ сургууль дээр очиж кофе аваад тэгээд энэ уруулаа ямар сонио дахи улаа болоод ямар тод өнгөлөгдсөн юм бэ. За би ингээд гэрээчлээ. Одоо бүүндөө хамгийн их шийдэл буюу юм олж идэх юм. Хүсэн дэлгүүр орно. Тэг хүсэн дэлгүүр дотор нөгөө нэг янз бүрийн гоё одоо тусдаа бекринүүд байдаг шүү дээ. Гоё тост мост хийдэг. Гоё одоо манай зүрх шиг. Тэнгүүд яг тэр хийдэг юмыг амар хэмтхнаар хүсэн дэлгүүр дотор хийцэн байж байгаа байхгүй юу шин. Тэгээд хэрэг авч идэх. За энэ хэдий тэгээ ажиллаж байгаа л хамгийн хөөрхөн харагдсан хамгийн их хэмжээтэйг нь шигшиж сонгож байгаа бол яг нөгөө будаанаас нэр сонгодог шиг. Тэгэл хадууд руу оролт юм да. Италчин тэгээд кофених орно. Тийм болохоор кофе уудаг вэ нү уудаггүй бэ нү ямар ч хамаагүй хурж ирээл яаж игээл уудаг болт юм бэлээ. Тэгээ маа сургууль дээр юм кофений машин байдаг. Тэгээ их их ерөн кофенууд нь ерөөхдөө 55 центтэй байдаг. Тэгээд одоо ингээ харж байгаачлаа ингээ сайхан тараг сүү одоо зөөхий одоо юу гэдэм бүх юм сайхан холилдоод ингээд бэлэн болдог байх нэ. За сайхан гарчин хичээл орохоос 5 минутын өмнө сайхан тансаглалцсан. Ер нь бол кофе чинь нэг сайхан алсын бороо ширтэж мөртэй л уг нэг гоё тансаглаж явах хэрэгтэй шүү дээ. Тийм би арга сүтэ цан дээр борцгоо дүрж идэж байгаа юм шиг л усж байна да. Now, we know that in such a, from what we know from, the cost of payment. За одоо сургуулийн хоол идэх гэдэг очирлоо зогсож байна. Тэгээ маа сургуулийн хоол нь 2 евро 50 центтэй байдаг байгаа. За энэ улаан юм нь болохоор загсан юм ах. Нөгөөт нь болохоор лазайна авсан байгаа. Тэгээд ер нь 1-р хоол, 2-р хоол ч юм уу те ер нь 2 төрлийн хоол. Тэгээ дээрэс нь салаад авдаг, дээрэс нь одоо десерт болгож йогурт авдаг. Тэгээ ерөөхдөө манай хоолны энэ одоо бичлэг нь ягаад эргэж тойроод мөр болоод байгаа юм бэ? Хоолны хувьд бол сайхан цатгадаг. Тэгээд ер нь маш гоё амттай байдаг. Тэгээ манай сургуулийн одоо ийм гоё ногоон зүлэг байдаг. Тэгээд сайхан суугаад биждээ. Завсралцсан сая хоолоо идчихээ тэгээд дараагийн жилдээ орох гээд ингээд өсөн дээр суугаад хүлээж байна. Тэгээд сайхан нарлаг намрын өдөр налаагаад бүрт үжим гахтан шиг ингээд байж ин да. Сайхан хаврын өдөр, хаврын үч, хавар. Тийм л хийж ин да. Одоо хичээл чинь 2-оос орно тэгээд. Гэтэ уг нь эхэлсэн л дээ. Одоо 2:30 болж байгаа. Хоол амар удаа идсэн болохоор одоо тэгээд хүлээгээл сууж байна да дараагийн цагийг. Тэгээд хичээл минь тарах нэ. Тэгээд би хичээлээ тарчаад ингээд сургууль дээр суугаад одоо хичээлээ дахиж давтаж болдог тийм юм өрөө бидэг хгүй. Тэгээ тэр өрөөндөө ороод ер нь хичээлүүдээ нөхөөд ойлгаагүй юмнуудаас дахиж хийгээд багийн ажиллаа хийж дуусгаад ингээд байж наа. Би одоо сургууль дээр баахан юм хийж байгаа. Тэгээд тараад одоо гэрлүүгээ автобусаар явах чинь. Би сая замаараа жоохон мах цах хүнс авлаа. Тэгээд
айгу гайгүй амттай байх гэхээр нэг тийм цол мах авсан. Тэгээд гайгүй ахал гэж бодож байна. Тэгээд ер нь нэг иймэрхүү байна да. Сургууль дээр хоолоосаа идэж чадаагүй. Тэгээд амар үс чинь очиод нэг сайхан бариантай, маслтай бариантай хэлсэн чихртэй талах гэдэг шиг нэг бариантай талах очиод идэндээ. Тэгээд одоо гэртээ очиод жоохон амарч байгаад тэгээд бичлэгүүдээ эдитлээ. Яагаад тэгэхээр өнөөдөр сургууль дээр ер нь их сургуулийнхаа юмнуудыг хийчихсэн байгаа болохоор жоохон юмнуудаа эдитлээд тэгээд нэг гитараа хальт тоглолт юм уу гэж бодож байна. Одоо гэртээ очих төлөвлөгөө маань нэг иймэрхүү юм да. Яа, энэ баг хөвшээлэгдэг влог юм уу ааш. За ингээ би гэртээ ороод ирсэн байж байна. Одоо бөөндөө өдөр сургууль дээр хоол идсэн болохоор мэдээж хоол идэхгүй. Өдөр одоо хиймээр байгаа хоёр юм байгаа. Нэгт нь би захиа бичих хэрэгтэй. Тэрийг болохоор өөрөө бичнэ. Хоёрт нь гэх юм бол гитар тоглох хэрэгтэй. Ойрд би ерөөсөө гитараа тоглохгүй байгаа. Тэгээд жоохон цухтаа бултаад яваад байгаа. Тэгээд тийм болохоор гитараа тоглоод бас тийм ингээд тууштай байгаад ячвал бас гой тоглоод сурчвал гоё штэ. Бас секси штэ гитар ч. Тийм байна. За 3 дахь хиймээр байгаа юм маань болохоор Итали хэлээ хийх ёстой. Би ч одоо юу төгсөөд одоо нуцаг буцах гад байдаг. Итали хэлээ сурахгүй болохгүй тийм бол Итали хэлээ хийн. Дөрөвт нь болохоор номоо унших шаардлагатай байгаад байна. Энэ ногоон нүдэн лам гэдэг шиг ногоон нүдэн энэ номыг унших хэрэгтэй. Энэ болохоор аюур заны ном. Тэгээд надад хамгийн анх яг хоёр зүйлд нь амар татагдаж байгааг уншмаар санагдсан. Эхнийх нь болохоор хавтас би ногоон үгэнд нугасгүй дуртай. Хаана ногоон өнгийн юм бэ тэнд би гэждэг заяа. Тэгээд бараг би ингээ болтгсон бол энэ гэрээ бараг обоогийн ингээ ногоон болгомоор байдаг гэх юм уу? Тийм хэмжээний дуртай. Тэгмүүд энэ ном ногоон өнгөтэй болохоор амар гоё санагдсан. Тэгээд дээрэс нь нөгөө нэг юу гэдэг чтэй бух улаан гарахаараа ингээл очдөг штэ. Яг тэр шиг би бараг миний хувьд бараг би бух байлаа гэж бодоход миний бухын улаан өнгө бараг ногоон өнгө заяа. За хоёрт нь гэх юм бол гарчган буюу номын нэр нь амар таалагдсан. Тэр нь болохоор тэдний сүдэр бидний сэтгэлээс уурчдаг гэж аахгүй. Тэнгүүт ингээд тэдний гэдэг нь одоо ямар нэг зүйл байгаа дээ штэ. Тэр зүйлсүүдийн сэтгэл нь одоо хүн бидний сэтгэлээс урт буюу одоо их буруу явчлаа шүү. Санийх жоохон алдаатай явчлаа. Одоо бидний ингээ сэтгэл ахштай хүмүүсийн сэтгэл тэмүүд хүмүүсийн сэтгэлээс илүү их одоо тусгал нь тэр зүйлийн тусгал буюу тэр сүудэр нь одоо бидний сэтгэлээс урт гэх юм уу. Тэгээ одоо гарчин амар сонирхолтой санагдаад тэгээ уншмаар санагдсан. Тэгээд эхэндээ болохоор жоохон нэг тийм яг юу болоод байгааг нь ойлгохгүй ингээд төвхтэй байсан гэх юм уу. Яагаад тэгэхээр аюур замыг би жоохон тийм сайенс буюу шинжлэх ухаан одоо тийм бөө мөргөлч гэдэг юм уу те. Одоо юу ч үгүй тиймэрхүү тал руугаа одоо хийсвэрлэн юм зохиож бичдэг гэж бодсон байхгүй юу. Тийм болохоор надад ингээд ягаад ч юм энэ хүний одоо зохиолыг номыг уншихад арай жоохон нэг тийм миний уншдаг төрлөөс өөр одоо ном бичдэг юм шиг санагдсан болохоор ихэндээ жоохон ингээд ойлгоод байгаа мөртлөө ойлгохгүй байгаа юм шиг нэг тийм эсвэл би өөрөө ойлгомжгүй хүн юм шиг яг тийм мэдрэмж аваад байсан. Тэгээд одоо болохоор яг гал халуун хэсэгт нь орцсон явж байгаа. Тэгээд үгийн одоо уран байдал эдгээр нь бас ингээд таалагдсан л да. Амар дутуу үлж ийсэн байлаа аюур замгаа би ч нөгөө үлзээ төгстэй амар дуртайхгүй. Тэнгүүт нөхөр нь жоохон яач бахтай гэж бодчихсон ч үгүй байлаа. Тэгээ үнэхээр гойс. Тэгээд ямар ч тач намаа уншиж дуусчаад таад яг ямар хэснаа хэлнэ. За тэгээд нэг ийм дөрвөн юм хийх юм байна. Энэ дөрвөн юм дотор одоо тэгээд шүд мэдээ угаагаад орондоо орох маань тэгээд дундуур нь хавчуулагдаж орно. Тэгээд тийм ээ ямар ч тач өнөөдөр хичээл хийхгүй өнөөдөр ч өнгө хичээлээ хийцэн болохоор тэгээ яаж би нөгөө нэг сургууль дээр амар бичлэг хийгээл та нартай хоол молоо яаж сонгож авч мавдаг ингээл харуулъя гэсэн чинь ингээд баа хүүхдүүд дунд анхны удаа ингээд нөгөө нэг бичлэг хийгээд явах чааш штэ би чинь тэнгуут ингээд
санаа зовоод ичээд хамаагүй хүмүүсийн царай марааны өөдөөс ингээ нэг камера ингээд бараг хамарных нь нүкс үеийг ингээ үзүүлэхэд байгаа юм шиг тэгэх гээд байгаа юм шиг санагдаад тэгээд ер нь санаа зовоод тайлт нэг секундээр нэг хулгайш нохоо шиг гэдэг шиг нэг хальт ингэж нууж ингэж тарчаад тэгээд тийм бичлэг болцсон. Тийм болохоор ингээд уучлаарай. За дээрэс нь гэх юм бол өнөөдөр ч ингээ сургууль дээр би одоо хит гэж орж ирүү цаг хит болж байгаа юм болоо. Одоо болохоор 8 цаг 10 минут болж байна. Би ч өглөө гэрээсээ 10 гэж гарсан шүү дээ. Тэгээд 10-аас 8 цаг хүртэл сургууль дээр одоо үндсэн байна. Юу хийгээд байгааг мэддэхгүй. Учир битүүлгээр үндсэн байх нь вэ шүү. Тэгээд яг талт нь яг хичээлээсэн. Тэгэл талт нь тэгэл амраал бас ингээл агаар салхи мэлх яал. Тийм болохоор амар ятарсан байна бүр ингээд цаанаасаа ингээд нойрын энэ үсэд уурхаар л өвшөөж тийм ч юу гэсэн ч вэ. Тийм болохоор яг ядарч өглөө дээрээс нь хоолоо сайн идэг болохоор амар харамсаа тооллоо одоо очиод идчихмээр санагдаж чинь тэгээд өлсөж байна. Нэг залхаа өрөхгүй бол галтаагаар гоорч бариандаа талхаа идэндээ. За нэг тиймэрхүү байна шүү. Арт түмэн миний Монголын нутаг усны амт нөхөд одоо хүмүүс миний за тийм ээ тэгээд одоо бүүндөө миний дараагийн одоо хийх зүйлүүдтэй одоо уулзцаа их юм цааш одоо яах үед үлээ дараагийн зүйлүүдтэй одоо тэгээд танилцъя тий одоо харъя одоо яаж яах нь ийх нь тий за тийм ээ баашта за би одоо аимшиг Монголын мод гэдэг шиг гитартайгаа одоо буцаад ингээд найзлаад эвлэрээ сууж байна. Тэгээд ер нь бол би энэ гитараа авчиад амар удаж байгаа ч гэсэн ерөөсө тоглохгүй ингээд амар явцсан гэх юм уу. Тэгээд ерөөсө хөгжим сурна уу, ер нь юу сурна уу байна уу? Байна тууштай байдал амар чухал гэдэг шүү дээ. Тэгээд ямар ч авьяасгүй хүн тууштай тоглоод юу сурчдаг. Тэгээд надад гол нь тууштай байдал нь дутагдсан. Авьяас нь байсан ч за тэгээ одоо сайхан та бүхэндээ нэг ангийн залуус үлээ бид нэг ангийнхан гэдэг дууга зориулъя. Бодлоо. Би одоо та хэд яг нэг гарын нэг хідэн ай гэдэг шиг нэг ганц хоёр чаддаг тохолон ядан бэрэн үзүүлээ заяа. Гэтэ би амар муу шүү. Сайжиртай муугацтай гэдэг шиг. Васаа. За энэ ямар дуу вэ таагаар зөө. Биш саяны өмнө тоглосон дуу таагаараа бас одоогийн дуугчсан таагаараа. Yes, энэ бол миний урлагийн авьяас дуулдаг ганц авьяас чадвар бодлоо. За нэг иймэрхүү байна. Тэгээд одоо өсөж хараалгүйгээр Nirvana-гийн Come As You Are гэдэг дуу байна. Энийг бүүндөө одоо чатан ядан одоо тоглож сурах болно. Хамтаа тоглоцгоо. За би та бүхэндээ сайн шинхэн сурсан аяныхаа одоо айдууны мэдлэгийг одоо өргөн төвшүүлэх гэж байна. Тэгээд сая бараг 10 минутанд сурсан баг. Тэгээд үргэлжлэл өгөн байгаа л та. Тэгээд одоо амар орой болсон байгаа болохоор зөндөө олон хийх юм дахиад байна. Тийм болохоор яг саяны сурсан бяцхан одоо нэг жижиг гац орхон гэдэг шиг одоо хэсгийг танаар тоглож үзүүлээ заяа. Хүмүүс ч ингээл амар ингэж яаж байгаа л шараа ингээл ингэж хүмүүс эсэртэй штэ шарах шиг гавь тиймэр авахгүй тэгэхгүй би нэг тийм ятан матг гэж юм уу юу лээ ингэж нэг барьдаг нэг тийм
хүндэтгэлийн нэг юм тоглож байгаа шүү. Уг нь ингээл амар чөлөөтэй бараг ингэж мэгэл толмоор авахгүй. Тэггүй нэг юм бодон нэг сүмбэ хүүхэн гэдэг шиг ийм нэг нөгөө нэг юу лээ алт өргөд гардаг нөгөө нэг хараагүйж ягаад хөрөнгөд хараа ордог шиг нэг юм. За хажуу талын хүмүүс маань одоо намайг ямар ядаргаатай тэнэг охин би унтаж амардаггүй бахта орой үдших хөгжим тоглоод лайлаад ахин гэж бодох. Тийм болохоор одоо орой болсон болохоор энэ одоо хүрээд гитарныхаа одоо юмыг өндөрлүүлээ. Тэгээ маргааш бас үлцэн хэсгээ сурна. Одоо надад хийх юм зөндөө байна. Сая орж ирээд уг нь шууд юм хийж эхлэх хэрэгтэй байсан ч тэгсэн чинь уцаа оролдоод бүр ингээд жанхороод явцсан заяа. Одоо л яг юмудаа хий. Тэгээд өнөөдөр би заавал Итали хийх хэрэгтэй. Өдөр болгон ямар ч алгасал хайраа найраа байхгүйгээр хийх хэрэгтэй байхгүй. Тийм болохоор би одоо хамгийн чухал юм болох Итали хэлээ дараа нь жоохон ном уншия гэж бодож байна. Эсвэл Итали хэлээ жоохон хараад хийцгээе заяа. Тэгээд та надад зөв Итали хийгээд Итали сураарай. За одоо би Итали хийхээ сууж байна. Одоо ингээд би нөгөө нэг манай хичээл англи хэл дээр ордог хөтөлбөртэй хичээл ахгүй тийм болохоор бүх хичээл англиар үзэж байгаа. Тэр дунд сурж байгаа хүмүүс нь бүгд англиар ярьж чаддаг хүмүүс байгаа. Тэгээд Италид ингээд ямар ч хүмүүс англиар ярьдаггүй гэдэг ингээд худлаа заяа ингээд тодорхой хэмжээний хүн чинь нөгөө англиар тухайн хүмүүс нь ярьж чадахгүйсэн ч гэсэн ядаж ингээд биеийн хэлэмжээрээ тий одоо чинь усуу юм уу гэдэг ингэж мэнгээл тий тийч мэгэл ингээл биеийн хэлэмжээр ойлголцож болдог шүү дээ. Тийм болохоор ингээд тэрнээсээ болоод мууцан сураад ингээд Итали хэл ерөөсөө сураагүй сайн ингээд яг өөрөн болгоогүй би. Тийм болохоор одоо би удахгүй юу төгсөөд одоо нутаг буцсан. Тийм болохоор Итали хэл зайлшгүй хийгээд хийх ёстой болчиход байна. Амьдралын эрхээр гэдэг шиг. Тэгээд яавал хийх юм бэ гэдэг мэрэгэн ухаас эзэн байхгүй. Тэр нь болохоор 6 сард одоо Итали хэлний А2 төвшин ч юм уу эсвэл B1 төвшний одоо тэр хэлний төвшингийн төвшингөө одоо тодорхойлуулъя. Тэр шалгалтыг өгье гэж бодсон байхгүй. Тийм одоо зорилго тавьсан байгаа. Тэгээд тэрнтэй хүрэхийн тулд угаасаа өдөр болгон хийхгүй бол тэгэл миний тэр шалгалтанд төлсөн мөнгө одоо газраар нэг болоо би уйлжунжаа тийм юм болно. Тийм болохоор тийм юм болохгүй тулд одоо ингээд өдөр болгон Итали хэлээ сайн хичээгээд ингээд гой зовлон биш гой нэг тийм жаргалтайгаар сурах гад одоо тэр гаргаандаа ингээд явж байна. За тэгээд би болохоор нэг халцаах бичлэгийг үздэг. Итали халцаа ахтайгаа Итали хэлний гараа эхлүүлсэн байт юм аа. Тэгээ удахгүй би халцрах нь уу яах нь гэх нөө. Лайк дараарай, subscribe дараарай. Амьдрал богинохан шүү. Хичээгээрэй. Сая би Итали хэлээ хийгээд дуусгалаа. Тэгээ одоо болохоор 00:41 болж байна. Тэгээ би маргааш өглөө 9 цагаас хичээлдээ болохоор эрт зэрэг хэрэгтэй. Тэгэхээр эрт унтах хэрэгтэй гэсэн үг. Тийм болохоор номоо уншиж чадсангүй, захиагааж үчиж чадсангүй. Өөр чинь бичлэгээд идэх хэрэгтэй байсан би хийж чадсангүй. Тэгээд гэртээ үрж ирээд уцаа оролдоод цаг алдснаас боллоо. Энэ бүх зүйл тайм менежмент маш муу байлаа. Одоо бүгдөө хамтдаа ороод цацгаая. Энэ манай найзууд байна. Энэ миний хайр байна. Энэ бас миний хайр байна. Энэ бас миний baby байна. Би ганцаараа бичиж бараг л 3-4 хүний өмнө хоорон дээр унтаад байгаа юм ааш. Би яг нэг тийм 4:33 ингэж дэлгэж унтдаг юм баггүй. Тийм болохоор яг гоо таардаг. Яа, миний хүнжил ийм гоё динаатай, ийм гоё.
Хартаа. Гал. Ингээл анд нөхөд найз бид тэгэд ингээд дундтiin да. Амар сайхан даж ярах юм да. Би 4 5 ч юм уу хийд юм би 5 юм бэ. Натан л 5 юм байна. За тэгээд өнөөдрийн хувьд гэх юм бол ерөөдөө маш үр дүнтэй сайн байлаа. YouTube-ийн бичлэгийг хийсэн байна. Сургуультай хичээлтэй явсан байна. Тэгээд хичээлийн гэрийн даалгаврыг хийж дуусгасан. Одоо маргааш тэрийг сабмитийн өөр чи хоол идсэн байна. Бас тий хамгийн том чухал зүйл шүү дээ. Би зассан байна. Өөр юу илээ? Гитар тоглосон, аяны жижиг хэсгийг сурсан байна. Итали хэлээр цагаалтахгүй хийсэн байна. Өстой гайхамшигтай мундаг өнгөрслөө. Ганц юм ном уншиж чадсангүй. Тэгээд ер нь бол эрт унтвал өглөө 7 молоо гээд өглөө 7-аас ирээд тэгээд номоо уншаад сургууль руу явчихвал яг цагийн үедээ болох гэдэг байхгүй. Тэгэхгүй бол орой залхуураа хавшилж байгаа. Тэгээд чад ном орой уншихаар нэг тийм залхуу үрээд нойр үрээд тийм л гоё гээд уншихаар амар гоё санагддаг шүү дээ. За тэгээд миний өдөр нэг иймэрхүү өнгөрдөг. Мэдээж зарим үедээ үнэхээр юу ч хийхгүй хөвтөд байж идэг үе аа. Зарим үед тэгэл цаг наргуу юм хийгээл юм амжуулах гэж хичээдэг үе аа. Тэгэл тэр хоёр одоо өөр өдрийн дундажлсан миний өдөр нэг иймэрхүү өнгөрдөг байх нэ. За тэгээд Италийн энэ хан амар нэмэг манай хажуудлын айл баг манай өөр надад зүг амьдарч байгаа юм шиг л байдаг ёо. Одоо ярьж байна. Би эднэрт амар турх эднэрийг орой унтчих ингээд дуу тавиад би эдрийг бүр амар үзээдэг ёо. Би тэгээ өөдөөс нь дуу тавьсан миний өөдөөс дуу тавиад баран ингээд дуугаараа ярилцдаг заяа бидэд. За тэр унтахаас өмнө стресс чи яах вэ? Тэгээд миний өдөртөө хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд лайк дараад subscribe хийгээрэй. Дараагийнхаа бүр гоё сонирхолтой бичлэгүүдээр бүүнд уулзцаая. Баярлалаа.